Нийслэл хотын хэмжээнд гэр хорооллын 190 мянган өрхийн 740 мянган иргэний 80% нь дараах үндсэн асуудлуудтай өдөр тутам тулгардаг. Үүнд орчны бохирдол, хүрээлэн буй орчны аюултай болон таагүй байдал, амрах зугаалах, зорчход хязгаарлагдмал талбай. Харин энэ байдлыг сайжруулахын тулд төрөөс томоохон зорилтуудыг тавин түүний үр дүнд 2020 оноос 2030 оны байдлаар Улаанбаатар хотын газар нутгийн 22%-ийг гэр хороолол байхаар тооцоолж байна. Гэхдээ энэхүү зорилт нь ойрын 10-аас 15 жилийн төлөвлөгөө гэдгийг дахин санацгаая. Яг одоогийн байдлаар нийслэл хотын 70%-ийг гэр хороолол эзэлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын экологийн тулгымдсан асуудлын 3.2%-ийг мөн л гэр хорооллын өнөөгийн байдалтай холбон үзэж байна. Эдгээр тооноос харахад гэр хорооллыг сайжруулах, орон сууцжуулах ажлаас гадна байгаа байдалд нь тогтвортой сайжирч болох үнцийг тавих нь чухал байна. Гэхдээ бид юуг яаж бас хизээ хийж чадах вэ? Ойлгож байж л сэтгэл тавина. Сэтгэл тавьж байж л өөрчилж чадна. Өөрчилж байж л бид өөрсдөө аврагдана. Өөрөөр хэлбэл иргэдийн сэтгэлгээ ухамсарыг өөрчилж нөлөөлөхгүйгээр энэ үнцийг тавина гэдэг боломжгүй. Бидний хэсэг залуус нь Зориг сангийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн 2014 оны оролцогчид бөгөөд гэр хорооллын иргэдийн ухамсар ойлголтод эргээр нөлөөлж оролцоог бий болгох замаар орчиндөө ээлтэй иргэн, иргэндээ ээлтэй орчинг бий болгох зорилго тавин гэр хорооллын нэгэн гудамжийг сонгон авч төслөө эхлүүлсэн юм. Төслийг санаачлагч нь Зориг сан, байгаль орчны манлайлал хөтөлбөр 3 дугаар баг бөгөөд Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 56 дугаар гудамжинд 2014 оны 2 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 15 хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. За бүгдээ хөтөлбөрийн дагуу за хамгийн эхлээд манай төслийн үйл ажиллагааг нээж өгөх нүгэж цагаан хамгаар өрж байна. За сайн цаана 14 дээр орно нээж өгөх. Тэгээд 50 дугаар гудамжны хэрэгжүүлж байгаа нэ. Энэ сайн энэ үйл ажиллагаа маань ямар учиртай вэ гэхээр Зориг сангийн төслийн хүүхдүүд өөрсдөө санаачлаад ээлтэй боломжтой төслийг хэлүүлж байгаа. Тэгээд энэ хүүхдүүдийн санаачлаад дээр нэг хүүхдүүдийг санхүүжиж ивент хийж оролцож байгаа хувийн бүс компаниуд хүүхдүүдтэй бас нэг иргэдийнхээ бас баярлалаа гэж байна. За тэгээд энэ байгууллагын төлөөллөөс мөн энэ төсөлтэй маань холбоотой үг хэлнэ хэмээн за MCS Coca-Cola компани төлөөллийг өгч байна. За сайн бацгаана уу? Та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Coca компани маань усны асуудлаар маш олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг байгаа. Дэлхийн Coca-Cola маань бид бас Монгол улсынхаа усны нөөцийг хаалга хамгаалах үүрэгт хувь нэмрээ оруулахаар эх орныхоо усны ирээдүйн төлөө гэсэн амийг Bonoco брэндийнхаа нэрийн дор ээлтэй гудамж төслийг дэмжин хамтран ажиллаж байгаа юм аа. Тэгээд бидний энэ төсөл маш үр дүнтэй болж бусад олон гудамжны иргэд бидний ажлыг хараад урам зориг орж бид нар ч гэсэн өөрчлөлт хийж чадах юм байна гэж жишээ аваад өөрсдийнхөө амьдарч байгаа орчныг ээлтэй гудамж болгон өөрчлөх хаа хэмээн итгэж байна. За баярлалаа. Тэрэдээ та бүхэнд морин хуурын аялгаагаар мэдчилж байгааг хүлээж авна уу? За энэ авьяаслах хүүхдүүдтэй MCS Coca-Cola компани Bonoco брендийн гарын бэлгийг галтуулъя. Зарим мэдээж мэддэг сайн иргэд байна. Гэтэ зарим мэддэггүй байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг цуглуулна. Тэгэхээр зургийг ерөөхдөө нөгөө эски зургийг гаргаад, план зургийг гаргаад за танаа энд ийм найл, энд ийм их байралтай байдаг юм байна. Тийм ээ энэ хэсэгт их хог аваардаг юм байна ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг хэлээд тэгэхээр энийг нь манай айл, манайх цэвэрлэе тийм ээ. Энд нь арай нөгөө шоройл бусдаг учраас эндээ мод тарьж гэдэг юм уу тийм ээ. Яг иргэд өөрсдөө илүү тэр нөгөө саналаа хаана мод тарьж болох юм гэдэг тийм саналыг өөрсдөө гаргаж чадж байгаа байхгүй юу? Та
хамгийн гол нь эрүүл орчин сайхан амьдрах гэдэг чинь хүмүүрээс өөрөөс нь шалтгаалж байгаа. Гэхдээ чинь хамгийн эхлээд өөрийнх нь эрүүл мэндэд тэгээд байгаль орчин хойд үед одоо хог шараагаа гэхэд жижиг ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа хэл гэж боддог юм би. Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хуламжийг тодорхой шалгууртайгаар сонгон авч судалгаа авсан ба хамгийн гол нь одоо байгаа байдлыг сайжруулах ямар боломж, санал, мөн хүсэл байгааг иргэдээс авч төслийн үйл ажиллагаанд тусгаж чадсан. Төсөл хашааны гадна болон дотор гэсэн үндсэн 2 хэсэгтэй ба хашааны гадна хэсэгт бидний өдөр тутам нүдний дасал болсон хурхогоор дүүрэн жалгах цэвэрлэн тогтчулж, мод тарьж зүлэгжүүлэхээс гадна алхах, мөн устай чаргаа түрээд явах боломжтой яган хүний замыг хийж өгсөн байна. Хашаануудыг байгалийн өнгөт шохоогоор дутаж, хашааны хаалгуудыг ч мөн адил жиг дүнхтэй болгосон. Түүнчлэн хөгшдөд сууж амрах сандал, хүүхдүүдэд тоглоомын талбайг мөн хийсэн байна. Хашааны дотор мөн цэвэрлэгээ тогтчлтыг хийж, тоос багасгах зорилттой багаахан явган хүний замуудыг хийж, айлуудын гэрт агаар цэвэршүүлэх боломжтой тасалгааны навчид ургамлыг тарьсан байна. Эдгээрээс гадна иргэдийн ухамсар ойлголтод нөлөөлөх зорилготой ус, эрүүл ах уй, орчны сургалтуудыг зохион байгуулжээ. Төслийн онцлогийг дурдвал иргэдийн санал санаачлагыг тусгаж, үйл ажиллагаагаа төлөвлөж, тэдний оролцоонд түшиглэн хэрэгжүүлж байна. Тогтчлтын ажилд барилгын хаягдал болон хуучин материалуудыг ашиглан хямд төсвөр, хурдан хугацаанд мөн бусад иргэд санаа авч хэрэгжүүлж болохуйц арга техникүүдийг ашигласан байна. Би Сагаатын 56 дугаар гудамд амьдардаг. Унган оршин суугч. Манай гудам айгуу гоё болж байна. Тэр болгоныг бол энэ зориг сангийн залуучууд мөн бусдад энэ ивент итгэж байгууллагууд бидэнд санал болгоод бид нар бол одоо тэр саналын дагуу хамтран ажиллаж байгаа. Иргэний оролцоотойгоор манай гудамыг одоо маш гоё болгож игж байгаа ахнагчтай бас баярлалаа. Ингээд хамтран ажилласан залуучуудтай болон гон байгуулж байгаа ах эгч нартай маш их баярлалаа. Ивент итгэж байгаа Bonaco ивенттэй бас баярлалаа. Иргэдийн маань санал санаачлагыг дэмжин төслийн төсвийг 100% гарган хамтран хэрэгжүүлэгч бол MCS Coca-Cola компанийн Bonaco брэнд юм. Тус компани нь Монгол орны усны нөөцийг хамгаалах үйл ажиллагааг явуулахаар эх орныхоо усны ирээдүйн төлөө айныг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа илээ. Bonaco брэнд нь Улаанбаатар хотын гэр хорооллын өнөөгийн байдал, түүний газрын гүний болон гадаргын усны нөлөөллийг бууруулах ажлын нэгэн хэсэг хэмээн үзэж манай төслийг дэмжсэн байгаа. Монголын томоохон компани дэмжлэгийг төслийн иргэд олон нийтэд хүргэх ажил маань амжилттай хэрэгжиж байна. Мөн Азийн сан хатуу хог хаягдал орчны тогтчлолтод хөрөнгө оруулалт хийж байгаа бол Чингэлтэй түргийн улаан загалмай хороо нь сайжруулсан агаар жуулагчтай жорлон барих болон орчны эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулж төслийн үйл ажиллагаанд үнэтэй хөв нэмэр оруулж байгаа илээ.